Бидний дунд нийтлэг нэг том алдаа байдаг. Бид нар хань нэжилтэйгээ ярилцж байхдаа ойлгох гэж биш, түүний ярьж байгаа яриан дээр өөрийгөө өмгөөлж хамгаалan хариу няцаалт юу гэж өгөх вэ гэж дотроо бодон яриаг нь сонсдог. Үг болгоных нь араас гэхдээ чи тэгэхэд яалаа гэх мэт няцаалтын зэвсгээ ингээ хариу бэлдээд яриаг нь ойлгох тэр төвлөрч чаддаггүй. Энэ нь өөрөө сонсгоо болцсны илрэл. Та бидний оюун бодол ердөө өнгөрсөн үеийн хог хаягдлын цоглуулга болчихсон байдаг. Өнөөдрийн яриад байгаа асуудлын талаар биш, 10 хоногийн өмнөх, 5 жилийн өмнөх гомдол, 10 жилийн өмнөх алдааг нь урдаа бариад ярилцах гэдэг гэсэн үг. Энэ нь ойлголцох боломжийг улам холдуулдаг. Тэгэхээр одоо би танд нэгэн гайхамшигтай даалгавар өгье. Өөрийгөө зөвтгөхгүйгээр, тэр хүнийг буруутгахгүйгээр энэ хүн юу хэлэх гээд байна вэ? Энэ хүний сэтгэлд юу байна вэ? Түүнээс гарч урсаж байгаа үг болгоныг олц мэт сонс. Энэ бол таны хувьд олц